Hello, welcome to Smart Skills Academy. Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ угтар үгний талаар ярьцгаая. За угтар үг гэдэг нь бол ямар нэг тийм ээ үгийг урд нь угтаж ордог үгнүүд байж байгаа. Бидний англиар уншихаар in гэж гарсан байдаг тийм at on гэх мэтлэн энэ үгнүүдийг хэлж байгаа. Тэгэхээр on гэдэг маань өнөөдөр тэгвэл бүгдээрээ цаг хугацаа заасан утгыг ярих гэж байна. Буюу дандаа өдрүүдийн өмнө ордог. Өдрүүдийн өмнө. Ялангуяа 7 хоногийн тийм ээ гаригуд байж байгаа. On Monday, on Tuesday, on Wednesday, on Thursday, on Friday, on Saturday, on Sunday. Тэгэхээр эдгээр үгнүүдийн өмнө орж байгаа учраас эдрийг бид юу гэж ойлгож байна гэхээр цаг хугацаа зааж хэлж байна гэсэн үг. Бүтэн сайн өдөр, нэгдэх өдөр гэсэн утга нь гарч байгаа гэсэн үг. Энэ маань юу хэлж байгаа нэхээр цаг хугацаа хэлж өгч байгаа гэсэн үг. Нэмээд бид нар дээр баярын өдөр гэж байна тий. Хэрвээ би цагаан сарын баярын өдөр гэвэл юу гэж хэлэх вэ? On цагаан сар day. On цагаан сар day. Okay, so good luck everybody. Bye for now.